Улсын хурлын гишүүн учруулаас сонгогдсон тойрог болох сонгон хайрхан дүүрэгтээ ажиллалаа. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын ажил ямар шатантай явж байгаатай танилцлаа. Сонгон хайрхан дүүрэг нь хамгийн их хүн ам оршин суудаг дүүргүүдийн нэгд ордог. Үүнийгээ дагаад сургууль цэцэрлэг эмнэлэг тус дүүргийн хамгийн том тулгамдсан асуудал болоод байна. Цэцэрлэгийн өртөмж муу эмнэлгийн ачаал ихтэй. Үүнээс гадна сургуулийн анги дүргэлт тогтсон нормоос итэрч 3 үйлчээр хичээлээд олон жилийн үрийг үзэж байгаа юм. Тэгвэл энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр сонгогдсон учрал гишүүн сонгон хайрхан дүүрэгт ажиллаа. Сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хороонд ирэх 9 дугаар сард 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтанд орох сайхан мэдээ байгаа юм. Үүнээс гадна сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль энэ 9 дугаар сарын 1-нд нээлттэйийнэ. Үүнээс гадна сонгон хайрхан дүүргийн 29 дугаар хороонд сургууль цэцэрлэгийн барилгын ажлын явц сайн явагдаж байгаа гэж мэдэгдлээ. Мөн сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлын явцтай мөн тэрээр танилцсан юм. Сонгон хайрхан дүүргийн 18 дугаар хороонд орон сууцны дээвэр муудасны улмаас мөнгөн цэрдэж иргэд оршин суугчдад амьдрах аргагүй болоход хүрээд байгааг учрлын хэлсний хүрээнд учрал гишүүн дээврийн ажлыг санаачилж энэхүү барилгын ажилтай өнөөдөр мөн танилцсан байна. Энэ нэгт бас ашиглалтын хугацаа муудсан байна. Удсан байна. Тэ энэ ч одоо баригдаад хэдэн жил болж байгаа болоо тэ. Тэгээ энэ ч бас хуучны технологи дээврүүд нь өмнө хийгдчихсэн. Одоо энэ 21-р зуун учраас арай өөр технологи хийгдэж байгаа. 15 жилийн насжилттай дээврийн материалуудыг манайхан хийж байгаа. Тэгээ энэ ч бас 2016 оноос хойш энэ Монгол Улсын хуулинд ерөнхийдөө бол дээврийн шинэ технологиг стандартаар нэвтрүүлсэн байгаа. Тэрний дагуу манайх үйлчлэг явуулж байгаа. Хоёр дахь нь энэ байгууллага энэ барилга маань өөрөө болохоор үндсэндээ бол олон жилийн юунаас болоод дээвэр нь доошо яг заацаараа энэ чинь усрал байшин учраас заагаараа дандаа ус алдаж нэвчж орно, хавж орно. Тэгээ одоо манайх юмсан дээврийн их засвар хийж байгаа. Урсгал засвар биш. Тэгээ бүгдийг нийцэн дээврээр хийж болох бүх зүйлийг шинжилж хийж байгаа тий. Бид нэр бол ихэд яг дээвэр эхлэхээс өмнө доод айлуудтай бүгдийг танилцсан. Сөөхөн байгууллагатай хамтарч нэг тийм ажлын хэсэг гаргаад бид нөө өөртөө ороод айлууд хэрхэн ус алдсан байна тий. Чинь одоо энэ байрны 5 давхар амьдардаг зарим нэг айлууд нь амьдрахаа байсан айлууд байгаа байхгүй. Хүн уус амьдрахаагүй бол бүгд мөөгөнцөртөөд цагтааны матуучд нь бүгд буудсан. Тэгээд энэ яг шалтгааны хамгийн болох хэрэгтэй бид нэр яаж ус алдж байгаа талаар тэгсэн дараа бид нэр ерөнхийдөө яг дээврийн их засвар хийсэн байгаа тий. Манай байгууллагын хувьд бол энэ 11 байрны дээвэр засгай. Одоогийн байдлаар манай ажлын явц маань 50% тавина. Гэхдээ бас тэнгэр хангаагийн байдлаас шалтгаална. Одоо ингэ үргэлжлсэн олон хоногийн бороо ордог. Энэ дээр бид ямар ч ажиллах боломж байхгүй. Бороо орсны дараа маргааш нэгсэн нар галах бид нэр ажиллах боломжгүй. Яг тэгэхээр чигийг бүрэн хатаах хэрэгтэй байдаг тий. Ажил маш их сайн явж байна. Ягаад гэвэл энэ ч одоо их халууны үеэр хийж байна. Дээрээс нь одоо энэ дээшээ гарч байгаа материал, энэ юмнууд энийг хариуцж байгаа хүмүүс бол айгүй тийм ажил хэрэгч. Тийм учраас бид нар бол одоо үнэхээр баярлж байна. Одоо их олон хүмүүс баярлснаа илэрхийлэх гэвч одоо би л одоо ингэж хэлж байна. Учрал гишүүн үүний дараа сонгон хайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн явцтай танилцсан юм. Сонгон хайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн хувьд анги дүргэлт стандартаас сэтэрч 3 хэлчээр хичээлээд олон жил болж байгаа. Энэ бүхнийг шийдэх зорилгоор шинээр сургууль барьж байгаа юм а. За манай сонгон хайрхан дүүргийн миний сонгогдсон энэ 5 орооны хэмжээнд 2018-19 оны энэ жилүүдэд бол 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. За өнөөдөр бол манай дүүрэгт баригдаж байгаа энэ 62 дугаар сургуулийн 640 хүүхэдтэй суудалтай сургуулийн өргөтгөл. За мөн манай одоо хороодуудын дунд одоо энэ 70 донд баригдсан 60 донд баригдсан байрнуудын 10 гаруй жил засагдаагүй энэ дээврийн засварын ажлуудыг бол улсын төсөв тавьсан. Нэг 11 дээврийн ажил явагдаж байна. 55 дугаар цэцэрлэгийн барилгын ажил бол бас 90% таа явагдаж байгааг бас үз сонирхлоо. 23 дугаар хорооны бас сургууль бол бас 80% таа явагдаж байна. 23 дугаар хорооны цэцэрлэг баригдаж байна. За мөн 29 дугаар хороонд бол бас сургууль цэцэрлэг баригдаж байна. За тэгээд эдгээр бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажилтаа бол бас боддоор нь танилцж явж байна. Тэгээд ер нь бол 16 онд амлсан амлалт маань бол ингээ бас хэрэгжиж байгаад бас сэтгэл өндөр байна. Өнгөрсөн 28-9 жилд одоо огт сургуульгүй байсан тэр 23 дугаар хорон сургуультай боллоо. Энэ 62-ийн өргөтгөлийг одоо олон жил эндээс сонгогдсон их хурлын гишүүн болгол амладаг байсан байлээ. Тэгэд энэ сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд одоо ингээ энэ онд нь ашиглалтанд өгч байна. За тэгээд цэцэрлэггүй байсан одоо хороодууд бүгдээрээ цэцэрлэгтэй болчлоо.
29 дугаар хороонд олон жил яригдсан газрын маргааны шийдэгдээд хувийн компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө барилгын ажлыг эхлүүлээд ингээ явж байна. Тэгээ ингээ улс маань өмнө энэ сургуулийг ингээ хүлээгээд авчих юм бол манай сонгоо хайрхан дүүргийн миний сонгогдсон хороодын хэмжээнд 3 ээлжтэй сургууль бол огт байхгүй болно. Цэцэрлэгийн үрдэмж одоо бүрэн дүүрэн болно гэдэгт бол би бас уув амлаж чадна. Үүний дараагаар сонгоо хайрхан дүүргийн 23 дугаар хорооны замын ажил нөхцөл байдалтай танилцж, сонгоо хайрхан дүүргийн 27 дугаар хороонд жишг гудамжийг бий болгоно нэмэн тэрээр хэллээ.